чаны. Чаны. Баяр үргэ. Аста мондөг миний сонсоо ажилласаа наашаа харуу дараа Google хүрээд ирж байгаа шүү дээ. Чимээгүй байгаа чи. Яа. Яа юу хаа? Чанга хоолой. Ээж одоо авах гээд штэ. Хоёрдугаар одоо авах гээд штэ. Баярлахгүй юм уу? Хүн болгоо авч л ирээд штэ. Дөрвөн хүүхдээ ээж болгоо авч байгаа. Гүй хоёр хараа. Ээж хараараа өдийгөөс төдий хүртэл бид дөрвөө ингэж өсгөж өндөөлгснээ тэр буйд одоо төр засгаас ээжийг минь хоёрдугаар одонгоор шагнах чинь. Ойлгож байна уу? Миний ээж хүүс юу хүсэж байна? Ятал авч хүнтэй Хүүхд юм бэ шиг. Олон хэдэн цаасаа хүүхдүүддээ зарцуул. Тий. Ядаж над цэвэрхэн хувц өмс. Наадыг өмсөж байгаа юм а ядаж эндүүд. Чимээ. Хаваа. Битгий ингээ хүн амьтантай уулзаа явж ангууд миний дөө гэ тэр цаанаас халтаасан хувцтай гүүж ирээдээ. Харин тий. Ичээд энэ ойлгож байна таач бод. Гэх. Арчаагүй юм юу? Тараа. За. Дандаа л махаага гоочлцоож явах юм. Ер нь та хоёр аль эртний материалыг бүрдүүлээд өгсөн бол би аль эрт авчих байсан одонгоо. Ингээ чи эртөөрөө хизээч авсан яадаг. Одоо бүр наадах чи ингээ бүрдүүлээд яваад зав за ерөөсөө хаалга. Тэглэж манай хадам ээж чи бүр нэгдүгээр зэргийн одонтой юм байна. Та чи хоёр. Харин ч манай нөхөр ресторанын зохицуулаад хоол ундын зохицуулж өгье гэсэн их юм. За би юу яа ээж заяа машин тэрэг энэ дээл говц мовц одоо тийм юм ин бэлдээд өгчээ за. За болоо. Яа. Хаяач гэсэн та нар орж гарч ил та. Би та нарыг өгүүлээ санаад ах юм. Жоох хүүхч одоо зөв зүүнээ шүү та. Хөөе та тэгээд залгаад хэлчих юм дээр битгий дуудаад ажил алдуулаад бай. Үгүй харин тий. За явлаа. Али ээж нэг үнс. Битгий нялуураад яашиг. Хүн үнсүлээ. За ямар ч гэсэн ээж минь одонгоо бол авлаа. Миний хүү хоол унттай байгаа юу? Хөргчөнд мах байгаа шүү дээ. Тэр махнаас аваад юм. Ээж. Хүн одоо хичнээн ингээл хар бор ажил хийгээл яваад идэг ч гэсэн ихнэр хүүхдээ бол аваа явуучих. Ирэн бохгүй юм яа. За. Одоо дүүг нь явж цэцэрлэгээс аваа. Зөвхөн тэгээ би таныг тийш аваач гэдэг гэдэггүй ээж. За тэгтээ. Сайн байна те. Та ямар ажлаар явж байна? Ах нэг танай зурагны лайвыг үзээдэг ах ирсэн. Манай энэ ээж сахиус гээд бүтээлээгөө би танд ингээл ерөнхий хараг тасаар нь танд тайлбарлаж өгье л. За энд одоо ингээд одоо хүүхдэд хүрсэн их хүн байна те. За мэдээж их хүн байхгүй бол гал голом тасран те. Тэгэлгүй баг. Тийм мэдээж их хүнгээр гал голомд тасран. За тэгэнгүүт одоо энэ мод маань ургийн модыг төлөөлж өгч байгаа. Энэ мод ургийн мод. За одоо энэ зурган дээр жишээ нь одоо бид нэр Монгол хүний бэлгшээдэг бүх зүйлийг одоо багтаасан байна. Тэгээ та ингээд деталь болгоноор харах юм бол энд одоо жишээ нь одоо бүртчон, гоо марал, за тэгээ чандман эрдэн маань байна тий. За одоо тэнд хий жишээ нь одоо их хүнийг ногоон дээр ихээр зөөрлсөн байна тий. За тэгээ 8 тахил маань байна. За тэгээ та тэр хамгийн дээдлийг харж байна уу энэ бүтээл дээр одоо Батамл ямгаа цэцэг байгаа шүү дээ. Батамл ямгаа цэцэг та ямар учиртайг мэдгүй. Батамл ямгаа цэцэг бол их шавар шалбаа гэх одоо тийм юмнаас ингэж цойлж ингэж ургадаг цэцэг байхгүй. Тэрнгээр одоо их хүний тэр сэтгэлийг одоо ингэж төлөөлж бэлгшээж одоо энд ингэж зурсан байгаа. Тийм. За одоо энэ бүтээлийг та ерөнхийд нь ингэж бүтнээр нь харах юм бол энэ бол өрдөөл их хүний хайрыг л харуулж байгаа. Тийм сайхан бүтээл юм байна. Юу яаж байгаа юм бэ? Манай ээж маань нэг одоо авч байгаа. Тэгээд харин ээжтэй ах нь энийг бас бэлгэлдэв юм гэж төрөйд ирчихсэн. Яг. За одоо манайх энэ бүтээлийг ингэсэн байгаа. Яг нөгөө энэ 6 сарын 1-ний тохиолдуулаад нэг бол ингээд одон авч байгаа ээжүүдтэй зориулаад одоо энэ 50 талын хэмжээтэй энэ бүтээлээ одоо гаргасан байгаа. Сайхан бүтээл юм байна. Хан ингээд барай үзчих. Боллоо яах вэ? Яа. За одоо тэнгууд энэ бүтээлийг ингээд нүцгнээр нь барай явуулах юм уу шүү дээ. Тэнгууд одоо манайх яг одонтой ээжүүдтэй зориулаад энэ энэ хайрцаг дотор тийм энийг хасаа хийгээд ах нөгөө нэг цаада чамаас юугаа мах тий мөнгө төгрөг ахт нь жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд танаах нөгөө лизинг мэйзинг та нөгөө зээл мэлээр гардаг болов уу гэж байгаа. Асуух. Юу та энэ бүтээлийг яг хэдэн төгрөгийн үнэтэй гэж бодож байна? Одоо энэ сайхан бүтээлж байгаа юм айх төр бүтээл. Энэ бүтээлийг бүтээсэн бүтээлч маань одоо энэ бүтээлийг их олон айлын хойморт байгаасай гэж хүссний үндсэн дээр
манайх энэ бүтээлээ маш хямдхан зарж байгаа. 89 мянган төгрөгөөр энэ хайцагс авдаг. 89. Аа. Одоо ингээд үү? Ангууд одоо энэ бүтээлийг хүмүүс 89 болохоор яагаад энэ хямдхан энэ юу даван дээр үү те одоо юу цаас уу гэдэг байгаа байхгүй. Энэ мотон дээр болсон юм. Одоо энэ хэвлэл маань та 100 жил болсон ч энэ өнгө алдахгүй яг ингэж гялтганснараа байж гэнэ гэсэн үг. Гоё багт бачсан. Ахын шууд авъя. Хамгийн гол нь энэ бүтээлийг хараад те найзууд гэр бүл ээжтэй нэг бол одоо энэ бүтээлийг хараад ээж рүүгээ залгадаг байгаасаа гэдэг үднээс л одоо таны хойморт байгаасаа гэдэг үднээс л энэ ямдхан зарч авъя. Ахын шууд авъя тэгв. За таадаг намайг дагаа явчих. Байна уу миний хөө? Ээж нь хотонгоо аваад гараад ирсэн. Тэр машин дэрэг чи хударсан шүү. Тэгээ эртгээ хараараа одон авсан байл. За юу. За. Байна уу? Миний хөө хаанага? Ээж нь одонгоо авчаа гараад ирсэн. Юу хатан бэ ээж? Охин өнгөө шатгараг болсон амжихгүй байна. Тэгээ уус ах очихгүй л үү дээ. За. Мо ах нь амжихгүй байлгүй дээ, ажилтаа байлгүй. За ойлголоо. Ээж. За, одонго авцсан уу энэ ээж баяр хүргэе. Яа, миний ээж хүн танд энийг авсан. Хүн авсан шүү заа юу. Гайхаж одонтой ээж гээд одонго авцсан уу? Баярлалаа миний хүү. Хүний хүүхдүүд бүгд ирээд ахад миний хүүхдүүд л байхгүй баг гэж бодлоо шүү. Хүн иржил байгаа эцтэй. Их хүн өөр хүүхдүүдээсээ байр, машин, мөнгө төгрөг харддаг юм бэ. Харин хүрээд ирэхийг л хүсдэг юм бэ. Хайртай шүү ээж.